өдрийн төргий цаг тутмын мэдээд хэлбэл боллоо. Студид хөтлөгч Ариунцол мэдээлэл хэлцүүлнэ. Японы мэргэжлийн сумма бөхөр улсынхаа нэрийг мандуулж яваа Монгол залуус эх орондоо хүүхдийн эмнэлэг барих төслийг илүүлгээр болсон байна. Уг төслийг мэргэжлийн суммагийн 69 их аврах хахуухаа даваа жаргал санааж хэлжээ. Хүүхдийн эмнэлэг барих ажлын ерөнхий төсөв нь 4 сая гаруй $. Байна. Харин Монголын талаас газар олох асуудал тулгараад байгаа. За мөн Монгол суммачдын эхлүүлж байгаа энэхүү төслийг Японы томоохон бизнесүүд дэмжиж хамтран ажиллахаар илэрхийлсэн байна. Томоотос өвчлөлийн дэглэлт ихсэж байгаатай холбогдуулан эрүүл мэндийн сая саран гэрэл тэгээс 5 насны хүүхэдтэй эцэг эхчүүд асран хамгаалагчдад 3-аас 5 хоногийн цалинтай чөлөө олох саналыг өнөөдөр улсын онцгой комиссийн хурлааны нэрээр гаргалаа. Тэрээр энэхүү саналаа хөлбөмбөгийн яам хамгааллын сая чин зөрөгтэй урьдчилсан байдлаар ярилцжээ. Түүний энэхүү саналыг маргааш засгийн газрын хурлаанаар хэлэлцэнэ. Энэ сарын 14-ний өдөр буюу өчигдөр галт тэргэнд хүүхэд мэндэлсэн байна. Тухайн өдрийн 19:40 шарын голоос хөдөлсөн галт тэргэнд зорчигч эмэгтэй өвдөж эхэлжээ. Галт тэрэгний үйлчлэгч эмэгтэй төрөг төгсөн хүн явж байгааг дархан руу мэдэгдснээр вокзал дээр эмнэлгийн машин хүлээлгсэн байна. Гэвч дархан хүрэлгүйгээр зорчигч эмэгтэй төрөг болсон учраас хүүхдийг их барихад бэлдэж эхэлсэн байна. Ингээд 20-25 минутад зорчигч нэмэн эрдэнэ нэрэлж үйлчлэгч эмэгтэй хүүхдийг их барин авчээ. Антарктидын мөсний хайлах яс жилэрэг тусам түргэссээр байгаа сүүлийн 40 жилийн хугацаанд 6 дахин нэмэгдсэнийг Америк нэгдсэн улс болон Германы эрдэмтэд тогтоожээ. Судалгааны тэмдэглэлээр 1979-с 2017 онд хайлсан мөс дэлхийн далайн түвшин 1.2 см-ээр нэмэгдүүлсэн байна. За түүнчлэн мөсний хайлалтын түвшин энэ 100 гарсаар эрс нэмэгдэжээ. 1979-с 2001 онд хайлалтын дундаж түвшин 10 жил тутам 48 гигатон байсан бол 2001-с 2007 онд энэ үзүүлэлт 282 нэмэгдэж 134 гигатонд хүрчээ. Антарктидын мөс цаашаа тайлсан хэвээр байхаас ирэх хэдэн зуун далайн түвшин олон метрээр нэмэгдэнэ гэж Калифорни мужид улсын Ирвин их сургуулийн профессор судалгааны багийн ахлагч Эрик Риктон хэлсэн байна. Америк нэгдсэн улсын Лос Анжелес хотод багш нар ажил хаялт зарлаж нийт 30 мянган багш ажил хаялтанд оролцож байгаа юм байна. Багш нарын энэхүү ажил хаялснаас 640 мянган хүүхдийн хичээл сургууль завсардаад байна. Хамгийн сүүлд энэ хотод 1989 онд багш нар ажил хаялт зарлж байсан байна. Багш нарын тавьж байгаа гол шаардлага нь цалингийн хэмжээг нэмэгдүүлж сургалтын орчныг сайжруулах юм. Тодорхойлбол цалингийн хэмжээг ойролцоогоор 6% нэмэгдүүлж нэг ангид суралцах хүүхдийн тоог дээд тал нь 39-өөс хэтрүүлэх байх. Номын санч нийгмийн ажилтны эмчийн тоог нэмэгдүүлэх зэрэг шаардлагыг тавьж байгааг нь Америк нэгдсэн улсын хамгийн сургалтын орчин тааруу цалин багтай мужууд болох Оклахома, баруун Виржиниад багш нарын жилийн дундад цалин $45 мянган байсан бол мөн жагсаал цуглаанд хийж ажил хаялт зарлсны дараа тэдний цалин нэмж байсан юм а. Лос Анжелес хотын багш нарын одоогийн жилийн дундаж цалин $74-өөс $75 мянган байгаа юм байна. Цаг тутмын мэдээ танилцууллаа. Үргэлжлүүлэн цаг агаарын мэдээлэл хүлээн авч үзсэн.